За бүгдээрээ сайн байцгаана уу? Росли Тарот ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв сайн байна уу? 12 сарын гэдэг сэдвээр хийгдэнэ. Тэгэхээр яг 25 оны 12 сарын буюу сүүлийн сарын маань энерги байж болно. Эсвэл яг бүхэлдээ та ер нь бол 2025 онд юу хийж бүтээсэн бэ гэдэг магадгүй ингээд том зураглалаараа одоо мэрэг маань уншигдаж магадгүй юм аа. Тэгэхээр яг ийм ганцхан сарын энерги бол гарч ирнэ гэж би бол бодохгүй байгаад байгаа. Тэгэхээр одоо мэдгүй таашгүй те. За тэгэхээр бүгдээрээ ямар ч байсан уншлагаа эхлүүлье. Өнөөдөр бол мөн адил 2 шинэ үзэр ирсэн байна. Мөн 12 жилийн маш гоё юм хөөрхөн сувениртэй болсон. Тэгээ энэ жил бол могоо жил байгаа. Тэгэхээр могоогоо хамгийн ихэнд ингээд тавьчихлаа. Могоо маань юм нүдний шилтэй ер нь бол их л ганг могоо болж таарад байна. Тэгээд ийм хөөрхөн 12 жилийнхаа бас ийм сувенирыг тавиад бас гоё өнгө үзэмжтэй хийхийг хүслээ. Яа тэгвэл одоо маш гоё сар ирж байна те. Бид нар 12 сард ер нь бол хүмүүс маань сэтгэл зүйн хувьд айгүй гоё ингэж нөгөө юу гэдэм баяр баясгалангаар бэлхдэг маш гоё юм өнгөлөг, гэгээлэг те гэрэлтэй ийм сар байдаг. За тэгэхээр бүгдээр ямар ч гэсэн 12 сарынхаа энергийг шалгацгаая. За энэ өдрөө төрдөө хажуудсан тавиад шинэ ирсэн Oracle буюу Angels-ийн хүзрнөөс сонголтын карта бүгдээр авцгаая. За групп 1-ийн маань сонголтын хүзэр. За эхнийх маань Let Go гэсэн сонголтын хүзэр гарч ирж байна. За групп 2-ын маань You are ready гэсэн маш гоё энергитэй хүзэр гарч ирж байна да. За 3-р группийн маань No гэсэн хүзэр маань гарч ирж байна. Гайхалтай юм те. Тэгээ No гэсэн үг маань яг ямар зүйл дээр үйлчлэхийг бүгдээрээ одоо уншлагаасаа илүү дэлгэрэнгүй харцгаах нэ. За ингээд бүгдээрээ хамгийн их таалагдаж, татагдаж байгаа зургийнхаа сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага эхэлж байна. Групп 1-ийнхэн маань маш сонирхолтой картын сонголтыг хийсэн буюу Let Go те одоо болох юм болдгороо болноо. Ямарваа нэг зүйлээс зураад хэрэггүй тэр зүйлүүдийг та бол тэ амьдралаасаа явуулах хэрэгтэй гэсэн ийм сонирхолтой карт маань гарч ирсэн байна. За тэгэхээр бүгдээрээ эндээ карта тавиад уншлагаа эхлүүлье. За групп 1-ийнхний маань 2025 оны 12 сарын энерги ямар гарч ирэх вэ? За эхний карт Three of Swords. Seven of Wands. Nine of Wands. Ace of Cups. Энэ Ace of Cups юм аа. Зураг ямар гоё юм бэ те. Дун хясан дотор дун гэдэг лөө. За Queen of Cups гэсэн карт маань маш гоё зурагтай. За дараагийн маань карт Strength. Nine of Swords. За Star карт маань за ер нь бол last карта бүгдээрээ шууд аваад харчээ да. За King of Cups, Queen of Cups. За ер нь бол групп 1-ийнхэн маань маш сонирхолтой тий. За Queen of Cups, King of Cups хоёр маань хамгийн түрүүнд надад харагдаад байна гэдэг утга учир нь та 2025 онд яг ажил мэргэжлийн хувьд гэхээсээ илүү хайр дурлалын хувьд өөрийнхөө яг ийм тохирох одоо сөүлмэдтэй couple хамтрагчаа ингээд олсон боловч энэ зүйл танд үнэхээр тийм сайн сайхан зүйлийг өгсөнгүй буюу хамгийн ихний карт маань те
Tree of Sword карт маань гарч ирсэн. Tree of Sword картын маань зургийг та бүхэн маань ингээ харж байгаа тий. Маш ингээд гурван талаас нь бүр ингээд зүрхийг ингээд жадалцсан байгаа. Энэ хүн маань ингээд усан дотор тий ингээд даарцсан, хамаг бие хумдсан, дээр нь ингээ артал нь бол тэр чигээрээ маш шуурхтай, жоохон харын одоо тийм хар энерги гэхээсээ илүү яг нөгөө сэтгэл зүйн хувьд ингээд яг бүх талаараа ингээ хавчигдсан тий маш хэцүү байдалд гарцгүй мэт тий нэг ийм мэдрэмж авахаар одоо өвдөлтийг ер нь бол авсан. За тэгэхээр яг зөвхөн 12 сар гэхээсээ илүү нэгдүгээр группийнхны маань хувьд нөгөө хамгийн анхны нөгөө ярьсан шүү дээ. За энэ бол нэг бүтэн жилийн энерги гарч ирж магадгүй шүү гэдэг байдлаар хэлсэн. Тэгэхээр энэ дээр бол мөн адил яг л ингээ бүтэн жилийн энергиэрээ та ер нь бол уншилгаа авахд одоо ойлгочод болно гэсэн. За дээр нь Seven of Wands бол та төрөлхийн те гоё тэмцэгч гэсэн үг байхгүй. За энэ хүн маань те нэг юм одоо нэг үерэлцэн ингээ гол байгаа даас те ер нь бол өнөөдрийн уншлага бол маш гоё утга учиртай. За тэнгууд энэ дотор нөгөө хүн маань усан дотор ингээд те суугаад ингээд даарчихсан суучин. Гэтэл энд усныхаа дээдлэлт нөгөө Wands буюу нөгөө саваануудаа тавьчаад тэрний арталд гарахаар одоо өөрийгөө маш гоё биелдээд те үр хүчээ үүрээд нэг одоо саваагаа барьсан. Тэр саваа бол таны тэнцвэр буюу та дараагийн замдаа гарахад таны тэнцвэр бол үнэхээр гайхамшигтай болсон байна гэсэн үг. За Nine of Wands карт бол ер нь бол те нөгөө маш юм одоо шархсан цэрэг гэдэг шигтэй. За үнэхээр ингээд одоо тэмцээд яг уу ер нь бол таны хувьд бол энэ тэмцэлтэй энэ жилийн энэ одоо 2025 оны ерөнхий таны одоо хайр дурлалтай холбоотой энерги одоо үнэхээр л чаленжтай байсан байна. Гэхдээ Ace of Cups гарч ирсэн гэдэг нь бол та бол те ямарваа нэг зүйл дээр гарц гаргалгаа олсон гэсэн үг. За Ace of Cups карт маань тэр нөгөө нэг дунд дотроос маш гоё юу гарч ирж байгаа. Одоо сувд гарч ирж байна те. За тэгэхээр энэ карт бол яагаад ч юм те ер нь бол хорвоо ертөнд таныг маш гоё ингээд блессинг өгч байгаа буюу сувд маань одоо энэхүү дум маань яг усан дотор байдаг штэ. За тэгэхээр ер нь л ингээд харах юм бол те энд ингээд ус энэ дас ус гэл тэгэхээр танд ер нь бол хорвоо ертөнд одоо те боломж байгаа шүү. Одоо зүрх сэтгэл чинь дахин өөр шинээр те ямарваа нэг зүйлийг одоо хүлээн авахд маш гоё бэлэн болж байгаа. За Star бол энэ яг доотлын карт бол итгэл найдварын карт гэхгүй. Тэгэхээр итгэл найдварын картн дээр маань энэ хүн за сарнаа тавьсан байна. За лаа тавьсан байна. Урталтаа хоёр аяг одоо цай жимшигтэй нэг юм тавьсан. За тэгэхээр энэ бол ер нь бол Star картыг энэ удаадаа бол хилингийн карт буюу итгэл найдварын карт. За та ямар нэгэн байдлаар өөрийнхөө дотоод сэтгэлийг маш гоё ингээд нөгөө юу одоо нэгдээ эдгэх шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг энэхүү одоо таны авсан шарх бол та тэгээд энийг одоо хитрхи юм хатуу тэгээд энэ хүн дараагаар биш энийг маш гоё юм зөөлжилж одоо юу гэдэг таны одоо магадгүй те ингээд нэг юм дотоод тэмцэл таны дотоод ертөнц одоо тэр чигээрээ ийм хав харанхуй болсон мэдрэмж төрж байсан ч гэсэн тэр мэдрэмжиндээ одоо та өөрийгөө ямар нэгэн байдлаар буруутгахгүйгээр альва зүйлдтэй өөрийгөө маш сайн хайрлаж буюу өөрийгөө одоо шүүхгүйгээр гэсэн үг. Ер нь бол одоо strength card маань тэр ихгүй өөрийгөө шүүхгүйгээр өөрийгөө одоо үнэхээр одоо нөгөө зүрх сэтгэлээсээ хайрлаж энэ бүхний ард гарах шаардлага байна. За Nine of Swords карт маань те хаашаач хөдөлж чадахгүй байгаа мэд баригдсан юм хэцүү мэдрэмж авсан байгаад байгаа буюу та магадгүй те одоо ингээл юу гэдэг шинэ жилээр байлаа гэж бодлоо те гоё одоо уур амьсгал ороод одоо юм хайртай хүмүүс гэр бүлүүдтэй ингээл нөгөө нэг баяр тэмдэглээл ингээл явдаг те. Тэгэхээр тэр үед та магадгүй сэтгэл санааны хувьд жоохон юм boring болж магадгүй те. Тэгэхээр тэр зүйл дээрээ та өөрийгөө ерөөсөө тийм хатуу шийтгэл өгөхгүйгээр хамгийн гол нь та өөрийгөө хайрлаарай гэдэг бол энэ strength карт гэхгүй. Тэгэхээр энэ удаадаа та бол байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж аваад ер нь бол яг өөрийгөө хайрлна гэдэг нь бид нар чинь нөгөө гадна талаасаа ингээл те юу гэдэг
за нэг гоё хоол идчихье, гоё кино үзчихье гэд ингээд гүгээд ахасаа илүү яг дотор тал руугаа хандаж те өөрийнхөө одоо гаргаж байгаа өөрөөс ингэж мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжийг ойлгож ухаарч тэрийгэ аргадах буюу тэр зүйл чинь бидний хамгийн гол нь дотор байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар чинь өөр хин нэгэн одоо биш байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг магадгүй хүнийг шүүмжилдэггүй хэрнээ хүн өөрийгөө ингээ бүр амар ингээ шүүмжилдэг, тэ амар зүхдэг. Тэгээд өөрийнхөө энергийг унгаадаг. Тэгээд ер нь бол нөгөө бүх зүйл өөрийгөө хайрлахаас эхэлнэ гэдэг үг бол маш том одоо жижигхэн ийм амархан юм шиг үг боловч яг ясан дээр үнэхээр маш өргөн цар хүрээтэй маш том агуулгатай ийм зүйл байгаад байгаа шүү. Тэгэхээр ер нь бол яг энэ зүйлийг би тайлбарлаж өгөх юм бол нэлээд урт удаан хугацаа болно. Тэгэхээр зүгээр юу вэ гэхээр 12 сарда та ямар ч зүйл тохиолдсон те өөрийгөө битгий шийдгээрээ. Өөрийгөө хайрлаж те өөрийнхөө сэтгэлийг аргадаж одоо те ер нь бол ингээл юу гэмдэ өөрийгөө урамшуулж өөртөө одоо сэтгэл хангалуун ингээ амьдрчээж таны амьдрал цэгцэрч бүх юм сайн сайхан болноо. Гадна талаас те ямар нэгэн байдлаар хайрыг авч гадна талаас та хин нэгнээс те намайг одоо энэ хүн хайрлах юм бол болох гээд байна. Тэр хүн намайг надад нэг ийм гоё үг хэлчих юм бол би яг болох гээд байна гэдгээсээ илүү яг өөртөө аягүй сайн тулж ажиллаарай л гэж хэлээ да. Тэгээд групп нэгийн маань хувьд ерөнхийдөө бол энэ хүрээд одоо уншлагаа дуусгачих гэж бодож байна. Тэгэхээр урдны адил би бол яг ийм хайр дурлал одоо жишээндээ нөгөө ажил одоо тухайн энерги гэдэг ингээд салгаад уншдаг байсан бол өнөөдөртөө бол ерөнхийдөө бол яг таны 2025 онд ямар асуудлууд тулгарсан бэ гэдг нь яг нөгөө хамгийн том одоо нөгөө поинтороо гарч ирэх учраас энэ хүрээд нэг олон юм туршлаггүй би дуусгая гэж бодож байна. За ингээд групп нэгийнхэн маань те тавьж явуулах зүйлийг тавьж явуулаарай. Өөрийгөө битгий буруутгаарай. Өөрийгөө битгий шийтгэрээ өөртөө маш гоё найз болж байгаад тэгээд 26 оныг маш гоё баяр баясгалантайгаар одоо угтан аваарай гэж хэлье. За ингээд амжилт хүсье. Та бүхэндээ баярлалаа. Баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага эхэлж байна. Групп 2-ын хүн маань you are ready. Чи одоо бол яг үнэхээр те бэлэн болсон шүү гэдэг ийм маш гоё карт гарч ирлээ те. Магадгүй та ямарваа нэг зүйл дээр ингээд хойшлуулад идэх те өөрийгөө магадгүй ингээд дутуу үнэлээд идэг байсан бол үгүй юм аа. Таны амьдрал маш гоё ингээд те одоо та бол маш гоё бэлтгэж байна л гэдэг нэг ийм энерги гарч ирж байна. За тэгэхээр бүгдээрээ групп 2-ын маань 2025 оны 12 дугаар сарын нэрийг ямар ахыг дэлгэцгээе. За Six of Cups карта хэлж байна. King of Pentacles, the Tower, Devil, яг Air of Swords. За түр үлээж байгаа. Devil-ийнхаа дээдлийн сэж таглахгүй болохгүй. За ингээд тавьчих. Knight of Pentacles, Queen of Cups, Eight of Pentacles, King of Swords, Ten of Wands, Magician, High Priestess, Empress, Five of Pentacles, Six of Pentacles. За ер нь өнөөдрийн маань уншлагууд бас л нэлээд одоо гүн гүнзгий уншлагууд болж байна л гэж хэлнэ.
За тэгэхээр юу яасан байх нь гэдэг бол та одоо бэлэн гэдэг үг бол нэрээ үнэхээр за тэгэхээр би devil-ыг тодруулъя гэж бодлоо. Devil маань яг ямар учиртай гараад ирв. За Six of Pentacles. Six of Swords. Ace of Cups. Lovers. За окей. Би хамгийн гол нь сая ингээ харахтаа Devil-ыг яг ажил байна уу эсвэл хайр дурлал байна уу гэдгийг нь шалгалаа. Тэгэхгүй бол нөгөө яг урднашгэ задлалч өнөөдөр бол уншлага хийхгүй яг ямар гол point та эдийн амьдралд те ингээд чухал нөлөө үзүүлсэн байна вэ гэдэг талаар айгуу гоё дэлгэрэнгүй ярьчих гэж бодсон. За Six of Cups карт бол soul connection, soulmate те маш гоё хайр дурлал нэг нэгээ гэсэн маш одоо сайхан сэтгэл урт удаан харилцаа бүр баг балчрын харилцаа гэл те тийм зүйл байсан байна. Гэтэл энэ дээр юу болсон бэ гэхээр за King of Pentacles бол ер нь бол нэг юм танд хэн нэгэн амлалт өгсөн буюу та одоо яг ийм нэг гэр бүл болох те ингээд энэ хүн надад одоо яг одоо амлалт өгсөн. Би энэ хүн намайг одоо гэрлийг санал тавьсан ч гэдэм үү те энэ хүн бол танд одоо өөрийгөө зориулахад бэлэн байсан хүн гэсэн үг. За гэтэл юу болсон бэ гэвэл энд үнэхээр маш гинтийн зүйлс тохиолдсон буюу Tower moment. За Tower бол ер нь бол юм байдیں۔ Ер нь бол сайн талтай буюу тэг болохгүй байсан зүйлс ингээд нөгөө эцэс төгсгөл нь ямарваа нэг байдлаар яг ингээд тулаад ирэхээр те бүр ингээд нөгөө савнаасаа халих гад ирэхээрээ хүн одоо нөгөө жишээ нь ингээд за сэтгэл нь савнаасаа халих гад байвал уйлдаг ч гэдэм үү те эсвэл ингээд одоо юу гэдэг чарлж орилдог ч юм уу те ингээд нэг юм филинг нь яг нөгөө дотроосоо дэлбэрч гарч ирж байгаа нэг тийм филинг гэхгүй. Тэгэхээр үнэхээр энэ хүртэл та одоо хайр сэтгэлтэй хүмүүсийнхээ хувьд маш сайхан байсан бол гинтийн тохиолдлоор энэ харилцаа үнэхээр юм онцгүй болж өрнсөн байгаад байна. Тэгэхээр одоо Devil маань ер нь бол маш юм хамааралтай байх гэсэн оролдлого те одоо юу гэдэг жоохон хянах гэсэн оролдлого нарциссист ер нь жоохон талтай те. Тэгэхээр магадгүй асуудал бол үнэхээр ингээд ямар ч хүлээгдэж байгаагүй зүйлс одоо чиний амьдралд те ингээ гинт бүүн болж орж ирснээрээ энэ харилцаа бол ер нь бол асуудалтай болсон. Ер нь бол дандаа сонин хайр дурлалын тал дээр уншлагууд болоод байна. Тэгэхээр угаасаа нөгөө YouTube-ыг маань үздэг хүмүүс ихэнх нь яг одоо хайр дурлалтай холбоотой уншлагуудыг маань илүү үздэг те. Тэгэхээр би яг энэ дээр энэ яг Devil бол магадгүй ажил ээж магадгүй гэж утсан байхгүй юу. Тэнгүүд Lovers card маань гарч ирж байна. Ace of Cups card маань Six of Swords болвол те болохгүй бүтггүй байгаа юмнаас холдох энэ хайр бол яг үнэхээр нэг талт харилцаа болсон буюу нэг тал нь илүү obsessive буюу одоо тийм жоохон dark талтай те нэг жоохон шунан дурлсан нэг тийм одоо нэг ёстой л нөгөө жоохон өөрийнхоороо байлгах гэсэн оролдлого гэсэн үг те. За Knight of Pentacles карт маань ер нь бол яг юм болгоомжтой те урагшлах анхааралтай байх гэсэн карт байгаад. Тэгэхээр King of Swords карт маань хамгийн гоё харагдаад байна л да. Тэгэхээр энэ зүйл дээр бол үнэхээр нөгөө хоёрдугаар группийн маань үнэхээр хичээж байгаад ард нь гарч чадчихээл гэж хэлгээд байгаа юм. Тэгэхээр энэ дээр болохоор Ace of Swords карт бол те яг ийм одоо бас л ийм нэг хүлээстэй байдал те хин нэгэнд ингээ боомлогдсон байгаа юм шиг яг энэ хараад нөгөө нэг юуны тусгал энэ усны тусгал энэ үг нь дээдлийнх нь одоо жишээ нь ихтэй маш гоё юм эрх чөлөөтэй харагдаж байгаа. За энд нөгөө нэг юугаас одоо юу лээ
За энэ одоо нэг ном сум гэж ярьж штэ. Сум байгаад байгаа хгүй юу. Тэнгүүд ингээд харахад бол маш гоё харагдаж байгаа. За тэнгүүд нөгөө талын толны тусгал яасан. Маш юм боомлогдсон тэ бүр ингээд тэгэхээр энэ бол яг л энэ тэ хайр дурлал бол дэндүү obsessive байсан нэг илтгэж байгаа гэсэн үг. Энэ бол яг ер нь бол яг энерги аль аль талдаа байсан ч хайр дурлалын одоо харилцаан дээр үнэхээр яг нэг талтай харилцаа л байсан байна. Энэ бол уг нь бол үнэхээр тэ удаан хугацааны сайхан харилцаа байсан боловч төгсгөл рүүгээ бол энд онцгүй зүйл гэмтийн байдлаар тохиолдсон байгаад байна л да. За Queen of Cups карт маань бол маш гоё те. Өөрийгөө хайрладаг маш гоё эмгтээлэг карт. За энэ карт маань үнэхээр хичээж үтсэн энэ харилцааг тэ одоо хайрлах гэж үтсэн болж бүтээх гэж үтсэн гэтэл энэ харилцаа бол болсонгүй тэ. Тэгэхээр Knight of Swords карт маань King of Swords карт маань ер нь бол boundary тэ өөрийнхөө хэл хязгаарыг мэдж байгаа учраас энэ хүнд илүү нөгөө нэг ийм хүлэгдмэл баригдмал байхаас үнэхээр одоо залхсан гэсэн нэг ийм мэдрэмжтэй хоёрдугаар группийнхан байгаад байна. За High Priestess бол маш ийм гоё одоо нууцлаг карт. Ер нь бол magicianтай адилхан тий. Тэгэхээр magician High Priestess хоёр бүр ингээ хоёулаа гарч ирсэн гэдэг нь үдж байгаа би таны хувьд бол айгүй тийм сүнслэг тий бүх юм мэддэг, шинжилтийг маш сайн хийдэг. За magician-ы артталт бол ингээ маш олон эрвэхэнүүд яадаг байхгүй. Тэгэхээр өөрчлөлт гэдэг зүйлийг мэдж байгаа. Энэ харилцаанд өөрчлөлт орсон гэдгийг та мэдсэн учраас өөрийнхөө зүүн совингоор энэ айгүй тийм том хүлээснээс өөрийгөө үнэхээр чөлөөлж чадсан ийм хүмүүс байгаад байна. Тэгэхээр ер нь бол яах одоо ингээл те 12 сарын уншлага маань үнэхээр л бүх талаараа л хайр дурлалын уншлага болоод таарчлаа. За чадвал яг тусна юун дээр ажил карьер дээр оруулж болох юм. За тэгэхээр you are ready гэдэг бол та одоо бэлэн болсон тий. Та магадгүй энэ хүлээснээсээ салж чадж байгаа тий. Одоо та бол баг ингээд нэг бэлтгэгдсэн шүү тий. Урагшлаарай. Одоо бол магадгүй энэ харилцааг эргэж хараад болно нүтэн гэж бодно гэдэг бол миний хувьд бол жоохон эрсдэлтэй санагдаж байна. Тэгээд та бүхэн маань одоо уншлагыг маань ингээд сонсож байгаа учраас өөрийнхөө өөртөө хувьд ингээд одоо дүгнэлтээ хийгээд тэгээд авахгүйхийн ухаанаар авахгүйхийн ухаанаар хандаад явж болох юм аа. За ингээд 2 дугаар группийн маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 3-ын маань уншлага эхэлж байна. Групп 3-ын маань no гэсэн сонголтын картыг сонгожээ. Тэгэхээр юун дээр no болсон юм бол доо тий. Энийг бол таахын аргаалга. Тэгэхээр бүгдээрээ үзэрнөөсөө дэлгэрэнгүй мэдээлэл авцгаая. За 2025 оны 12 сар 2025 оны 12 дугаар сарын ерөнхий нэрийг ямар вэ? За full картаар хэлж байна. Star Three of Swords Sun Moon. За Three of Wands Emperor. Oops. За Page of Cups маань буруу тийш харж ирсэн байна. Ten of Cups. Chariot. Justice. За Justice карт маань үнэхээр тасархай powerful зураг байна шүү. Нэг хардаа. За тэгэхээр юу гэж хэлэх вэ гэхээр no гэдэг үг бол ерөөсөө тодорхой болчихлоо буюу no гэдэг үг бол justice. Justice бол шударга усны карт те. Чи надад юуг харуулна?
чи надад юуг үзүүлэн те одоо ямар одоо хүчин чармаалт тавина ч гэдэм үү би чамд яг түүнийг чинь гаргасан хэмжээгээр чинь өгөх болно. Яагаад гэвэл таны хувьд ер нь бол одоо маш их юм халуун хүйтэн харшиж явсан хайр дурлал байгаад байна. Нэг бол танд маш их айдастай, маш их ийм одоо нууцлаг, нууцхан одоо за нууцхан биш юм аа. Ер нь бол танд ингээд нэг юм айдас үдс өгдөг. Нөгөө талдаа гинт айгу баяр баясгалан өгдөг. Тэгэхээр энэ бол яг юм халуун хүйтэн харсан хайр дурлал гэдэг багхгүй. Тэгэхээр энэ хайр дурлалаас та үнэхээр шарах авсан байна. За тэгэхээр өнөөдөр бол ерөөсөө л ингээд уг нь бол 3 группээ ямар ч байдлаар гоё гарч ирэх магадaltaй гэсэн дандаа ийм хайр дурлалтай холбоотой онцлог маань болчлоо. Тэгэхээр дараад нь яг нөгөө ажилтай холбоотойг бол тусад нь хийсэн дээр юм байна. За тэгэхээр таны хувьд бол яг нөгөө фул картаар эхэлж байгаа юм те. За амьдралд нэг айхтар тийм одоо баригдаад ах юм байхгүй юм аа те. Би өөрийнхоороо эрсдэлтэй байсан ч хамаагүй өөрийнхөө замыг сонгоно. Магадгүй өөрийнхөө те би одоо нөгөө сэтгэл дээр мэдэрчээж одоо те ямарваа нэг зүйлийг ойлгох ёстой юм бол ойлгочоо гэл те нөгөө нэг ийм айдсгүйгээр урагшилж байгаа ийм карт хгүй. За тэгэхээр артлын карт маань болохоор стар карт. Энэ бол итгэл найдварын карт. За тэгэхээр энэ харилцаа танд үнэхээр ямар онцгүй зүйлийг өгснийг та харж байна те. Энд бол Tree of Swords карт маань бол ийм хүүхдэн голын усан дотор ингээд зүрх сэтгэл те хамаг байдгаараа одоо сэчигдсэн. Одоо ингээд зоогдсон те 3 ийм сум зооцсон. За ер нь бол ингээл энэ одоо зургийг хараад манай одоо үзэж байгаа хүмүүс маань угаасаа хэлсэн хэлээгүй мэднэ. Тэгээ энэ бол яг өөрийн дотоод ертөнц харанхуй болох тэр мэдрэмж үнэхээр ямар аимшигтай байдаг те. Гадна талд хичнээн гоё зүйл болж байсан ч гэсэн тэр бол ерөөсөө тийм мэдрэмжгүй болгоод ингээ хайчдаг те. Тэгэхээр ер нь л яг нэг ийм энергитэй. Тэгэхээр Justice бол маш гоё те. Шудрагс. За Chariot бол яг баланстай урагшлах ийм маш гоё одоо супер хүч. За тэгэхээр групп 3-ын маань үнэхээр удаан хүлээснүү тийм. За Emperor өөрөө энэ Emperor гэдэг карт өөрөө жоохон юм хүйтэн карт гэдэг. Би бол тэгж боддог. За энэ карт бол одоо сэтгэл нь ийм нэг зөөлөн биш. Одоо нэг ийм дандаа нэг ийм нэг ямарваа нэг зүйлийг маш ийм хүчилж хийдэг те дүрмтэй, зарчимтай одоо төлөвлөгөөтэй нэг тийм ямар ч тийм нэг юм нюансгүй те ямар нэгэн байдлаар гоё юм нэг хөрвөх чадвар гэдэг ч те хөрвөх чадваргүй хатуу ширүүн за ийм эрэгтэй үний төлөөлдөг ийм карт байгаа юм. Энэ карт маань ер нь ингээд яг картны хувьд бол нэлээд ийм нас биеинд хүрсэн те одоо ийм мачуур боловч энэ бол яг ийм саан буюу саан аз жаргал нөгөө талдаа танд мөн буюу сар гэсэн энэ мэдрэмжийг байнга өгсөөр байгаад та энэ зүйл дээр те байнгын ингэж одоо тэнцвэргүй орсоор байгаад энэ харилцаа танд ямар ч мэдрэмж өгөө болчихсон буюу Page of Cups карт маань уруу тишээ хараад ирсэн. Энд бол ямар нэгэн байдлаар шинэ эхлэл байхгүй, шинэ emotion буюу шинэ хайр, тэ шинэ өөр ингээд тэр хүнийг хайрлах зүрх сэтгэл дахиж орж ирэх гэдэг зүйл бол маш асуудалтай. За Three of Wands бол та энэ зүйлийг нэлээд удаан төвчж явсаар л гэсэн үг. За тэ болох байхаа бүх юмс ингээд тэ урсгалаараа гэдэг шиг энэ хүн цонхоор ингээд нэг гоё байгаль харцсан сууж штэ. Тэгэхээр бүх зүйл ингээд сайн сайхан болох байхаа гэж хүлээсэн боловч тэр бол болсонгүй. За тэгэхээр бүгдээрээ Ten of Cups карт маань яг юу байсан бэ гэдгийг тодруулцгаая.
Ten of Cups маань уг нь аз жаргалтай гэр бүлийн карт байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр яг юу хийж явж байгаа вэ гэдгийг сонирхол. За, Ten of Cups яг юу вэ? Ten of Swords. За ер нь бол энэ яг нөгөө гэр бүлтэй холбоотой тий магадгүй та энэ хүнтэй гэр бүлийн холбоотой хүн байх магадлал нь бол айгүй өндөр байсан амьдарчсэн гэсэн. За тэгэнгүүт Queen of Cups карт маань энд гарч ирж байна. Nine of Pentacles болвол тий ер нь бол энэ бол жоохон юм хувиа хичээсэн хүн гэсэн тул өөрийгөө зөвхөн боддог тийм учраас та энд дахиад Three of Swords буюу бас л нөгөө яг л нөгөө дахиад нөгөө хүүтэн бороондоо ингээ шалт нь орцсон сууж байна да. Яг л нэг юм мэдрэмжтэй. За дээр нь Ten of Swords бол үнэхээр унсан. За тэгэхээр яасан бах нь өнөөдөр ер нь бол нөгөө бичлэгийг маань үзэж байгаа хүмүүс ер нь бол их л сонирхолтой хүмүүс л үзэхэндээ. За тэгээд энэ хүнд бол нөө гэж хэлье окей амьдрал үргэлжилсээр байна. За та бол одоо 12 сарда шинэ жил рүүгээ ийм гоё ихтгэл дүүрэн би надад дахиад зөндөө боломж гарч ирнэ би зүрх сэтгэлээ эдгэж чадна. Би энэ одоо дотоод энэ ертөнцийн энэ харанхуй зүйлээ би өөрийнхөө хүчээр сэрээж чадна. Би ямар нэгэн одоо зүйлд баригдахгүйгээр би урагшлах эрч хүчтэй ийм мундаг эмэгтэй эсвэл эрэгтэйчүүд маань үзчихвэл эрэгтэй маа гэд ингээд ийм гоё гэрэл гээтэйгээр та 12 сар руугаа алхах хэрэгтэй буюу өнгөрснөө яг ардаа орхиж байгаа юм шиг мэдрэмж байгаа дааз таны сонгосон карт чинь no гэсэн карт байгаа байхгүй. Тэнгүүд үгүй гэж хэлж чаддаг л болж байгаа л гэж ер нь бас ойлгож чадлаа Ер нь бол нөгөө үгүй гэж хэлж сурах бол бас хамгийн best зүйл гээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зүйл бол ер нь бол групп 3-ын дээр маань илүү аюу тийм мэдрэгдэж орж иж байна. За ингээд та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн уншлага маань 2025 оны магадгүй ажил карьер гэж тусдаа орж ирэх нэ. Ер нь бол 3 групп маань гуруулаа нэг юм яг хайр дурлалтай холбоотой уншлага болоод дуслаа. За ингээд бүх юм нэгээрээ байхгүй, бүх юмс гоё өөрчлөгддөг. Тэгээд одоо мэдээж яг нар байхад, тэгээд сар байхад нар манддаг. Тэгэхээр бүх зүйлд боломж байгаа тул үнэхээр гоё ирч хүчтэйгээр шинэ оноо ухтаарэ гэж хэлье. За ингээд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.